Жохон бие хамгаалдаг бас байхгүй бол эмэгтэй хөгжим байна да гэж бодоод гоо ингээ бөмбөр тоглоод бүх стресс алга болчдөг. Шинүүдийг хараад гараа. Сайн найзуудаа намайг Нарахтан гэдэг. Би бүгд найрамд Солонгос улсын Сөүл хотоос мэдчилж байна. Би хичээлийн дараа гэсэн нэвтрүүлэгт орж байгаадаа үнэхээр их баяртай байна. Солонгос болохоор өвлийн амралт эхэлсэн байгаа. Би дөнгөж сая ингээд төвлөрөө харахад дугуулангаад хараад та нарт ингээд мэдчилж байна. Төгөлдөр ороо тоглож эхлээд одоо 10 дахь жилдээ орох гэж байгаа. Тэгээд төгөлдөр хуур тоглосноор болохоор би зөндөө олон амжилтыг үзүүлж өөрийгөө их хөгжүүлж чадсан гэж боддог. 25 онд болохоор би төгөлдөр ураар их Испани улсын Венеско гэдэг хот руу ингээд явсан. Тэгээд тэр хотын тэмцээнд болохоор ингээд ер нь олон улсын хүүхдүүдийн төгөлдөр хуурын тэмцээн болсон. 7 сарын өмнөөс эхэлж дуугаа ингээд бэлдээд тэгээд тэмцээнд ороод нэгт орсон. Тэгээд би өөрийгөө болохоор ингээд нэгт ерөөсөө орохгүй байх гэж бодоод амар их айдаг байсан. Тэгээд явахаа өмнө нэг сайн гэртээд бэлдээд тэгээд тэмцээнд ороод тэгээд хариу гараад тэгээд нэгт орсонгоо мэдээл амар их баярлаад өөрөөр бахархажсэн. Бидний ингээд оройн хоолыг идчихсэн. Багш ингээд чихэн дээр ингээд нэгт орсон шүү гэд би ингээд тэр үед сонсоод бүр өөртөө итгээгүй тэр үед ингээд амар шокнд ороод ингээд байранд ингээд 5 секунд ингээд юу ч ярихгүй ингээд суудсан. Тэгэл байжаад ээж рүү ингээ хараад ингээ амар инээгээд ээж бүр гахаад "Хөө яасан минь охин яасан" ингээ би нэгт орсон шүү дээ гэсэн чи ээж аваа хүртэл ингээ амар баярлалаа инээгээл. Анх болохоор яг өвлийн амралтаар ингээ багш ингээ залгаад юм тэмцээн байна хэдүүлээ одоо ингээ ийш орё гэд шпэний ингээ 3 ая ингээ сонгоод тэгээд трийг Артэж 2 дууг нь болохоор нэг 2 сард бол нэг дуугаад 1 сардаа гэхэд ингээд хурдан сурцсан. Би яг тэгэхэд нүуний яг дунд ангиад төгсөөд яг 9 дугаар ангийнхаа нүуний усан шалгалтанд бас амар бэлдээд амар завгүй 5 цаг юу нойрт явдаг байсан. Тэгээд талд нь ингээд шууд шалгалтандаа бэлдээл тэгээд оройн ингээд гэртээ ирээд төгөлдөр ураа тавтангаа бас ингээд хажууд нь бас шалгалтандаа ингээд бэлдээ хичээлээсээ хараад тэгэхгүй бол ингээд бүх юмыг бас ингээд цагт нь ингээд тааруулж ингээд хийхгүй бол нэг юм ингээд жоохон ингээд дутуу хийх гэдэг юм санагдаад би ер нь ингээд юмыг ингээд цаг тухайд нь хийгээд дараа нь ингээд юм амрахыг боддог. Тэр үед амар хэцүү. Одоо би ингээд тэмцээндээ орч чадах болов гэл нэг бол ингээд шалгалтаа одоо ингээд муу хч бол одоо яадаг бол гэд. Тэг ингээд хоёр юмд ингээд яг зэрэг санаа зовоод амар их сандралтай. Тэгээд яг шалгалтынхаа өмнө тэгээд за одоогоос ингээд яг энэ 7 хоногт ингээд шалгалтандаа илүү ингээд сайн бэлдээс шалгалтандаа ингээд амар сайн анхаарад тэгээ шалгалтаа ингээд бүр ингээд сайн өгчих юм бол дараагийнхаа ингээд юмд ингээд сэтгэл амар ингээд бэлдэх юм шиг шалгалтаа бол бүр бодсноос л амар сайн өгсөн. Тэгээд энэ шалгалтын хариуг хараад бас амар баярлаад тэгээд ер нь ингээд 25 онд бас шалгалтаа сайн өгөөд тэмцээндээ ингээд бас амжилт гаргасандаа би бас үнээр бахархдаг. Сайн найзуудаа би одоо хаана ирсэн гэж бодож байна. Би Инчонд байрлах Seoul Gumri Kumwon гээд юм талбай дээр ирсэн байгаа. За энэ болохоор Монголоор биологийн хүрээлэнгийнх одоо хүүхдүүдийн өсвөр насны хүүхдүүдэд зориулагдсан амьд биетэн тэгээ биологийн талаарх зүйлүүдийг ингээд харуулсан газар байдаг. Хэдүүлээ ийшээ авч сонирхолтой зүйлийг үзцгээе. Эдрийг хардаа энэ бүр ингээд бүр яг
амьтдуудын хэмжээг авсан хиймэл амьтдууд байгаа. За жишээгээр харах юм бол тэр хардаа тэнд ингээ бүр яг бар байгаа. Цаана харах юм бол бас эрүүс энд одоо ингээ харах юм бол их жижигхэн амьтдууд байгаа. Жишээгээр ингээд хэрэм өөрөө ингээ хоолыг идж байгаа мэт ингээ харагддаг газар байгаа. Оо вау, энэ медальтай байгаа шүү дээ. Учир нь болохоор ингээд харах юм бол цээжин дээр ингээд цагаан юм зураас байгаа. Энийг харах юм бол яг медаль зүтсэн юм шиг харагддаг. Тэгээ яг нэр нь болохоор ингээд Азийн хар багаа гэж нэрлэгддэг. Оо, найзуудаа энэ ардаа энд ясмхий шүү дээ. За би яагаад ясмхийг заавал ингээ онцож байгаа вэ гэхлээр Монголд ерөөсөө далай тэнгис байхгүй. Тэгээд ясмхийг харахын тулд ингээ өөр орн руу явж далайтай газар ингээ очих хэрэгтэй байдаг. За монголчууд нэг ийм үг байдаг да ямар удаан юм бэ яг ясмхий шиг гэдэг. Тэгээ уул нь бол ясмхий чинь далай дотор орох юм бол амар хурдан амтан байхгүй юу миний хувьд. Тэгээд энэ дагаа амьтдуудыг ингээ одоо бүгдийг үзэж амжихгүй ингээ цаг бага болохоор хэдүүлээд та нар дараа ингээд Инчонд ирэхдээ энэ газар руу орж ирж бүх амьтдуудыг үзэж болно шүү. Яна найзуудаа цаг бүр амар удаан авсан байж тээ. Би бол танарт биологийн хүрээлэнг удаан үзүүлэе гэж бодсон. Даанч би одоо ээжийнхээ ажил дээр очиж туслахгүй бол цаг бүр амар явсан байна. Гэхдээ найзуудаа би явах замдаа танарт илүү гоё үзэсгэлэнтэй зүйлүүдийг харуулах болно. Хэдүүл явцгаая. Ээж амаа ингээ хаач явсан миний хажууд тэгээд бас ингээ тэмцээнд орох гэж бас амар их төлбөр бас гардаг болохоор ингээд их зардал гардаг. Тэгээд тэр зардлыг ингээд ер нь ингээд үр дүнтэй сайн гаргахын тулд ингээд ер нь орой алга ингээ хичээж байгаа. Найзуудаа би одоо Инчон хотын олон улсын Канада ажилтны газар ирсэн байгаа. За өнөөдөр болохоор би ээж маань ингээд захиалсан ачаануудыг бүгдийг тоолоод бүрэн гүйцэд байгаагийн шалгаад ээжд ингээд хэлэх тийм үүрэгтэй ирсэн байгаа. За одоо ингээд бүгдийг онгойлгоод нэг хайрцгийг аваад онгойлгоо шалгах гэж болдог. За тэгээд бүгдийг ингээд шалгах ерөөсөө алдгүй. Учир нь ингээд энэ чинь олон улсын газар болохоор нэг харьцгийг тоолоод бусдыг ингээд тоолох алдгүй. Би биэндээ итгээд тийм хуурах тийм зайлшгүй дээр бол байхгүй. За энэ нэг харьцгийн дотор ингээд 5 шиг байх хэвээр. За бүгдээ тоолцгоо. За 1 2 3 4 5. За бүрэн байна. За одоо бүгдээ харьцаг тоолцгоо. 1 2 3 4. Нэшээ 1 2 3 4 5. За инглиш чинь 4 6. За нийт 80 шиг байна. За өнөөдөр ингээд ээжийн загсан ачаануудыг бүгдийг тоолчлаа. Бүрэн гүйцэд ирсэн байгааг маш шалгалцлаа. Дөрвөн жилийн өмнө би найзуудтай Монгол бүжгийн дугууланд яваад тэгээд багш маань бас хэдүүлээ одоо ингээ ийм тэмцээнд оролцоод дахиад нэг төвшин ингээ ахиад ингээ үзье ингээ тэмцээнд ороод хэдүүлээ ингээ ямар байгаагаа бас ингээ харуулъя Монгол улсынхаа нэрийг бас гаргая гэж тийм санаа гаргаад тэгээд бид нэр бас ингээ тэгээ агшаа ингээ Монголынхаа ингээ Монгол улсаа бас ингээ өөр орнуудад харуулах юм бас гоё юм санаа байна гэд. Тэгээ бид нэр ингээ тийшээ очиход бас одоо өөр дугуулан сургуульт эсвэл ингээд Монголоос хүртэл хүмүүсүүд ирээд ингээд Монгол улсынхаа ингээд нэрийг гаргах гэж бас тэнд очиод тэгээ бид нэр ингээд бөөнөрөө ингээд тэнд анх удаа уулзж байгаач нэг гэр бүл юм шиг тэгээд хажуу зэшээгээ хараад одоо хүмүүсүүдтэй мэдлээд юм уу одоо Монгол төрийнхөө дуулыг дуулаад тэгээд тугаан ингээд бариад явж исэн. Хэдий би Слонс улсад төрж өссөн ч Монгол хүн гэсэн тийм бодол байдаг. Тэгээ би ингээд Монгол улсаа ер нь ингээд олон нийтэд таниулахын тулд би одоогоор болохоор төгөлдөр хуураараа ингээд тэмцээнд орж шагнал авсан. Тэгээд тээгүү явж фестивалд орж
бас шагнал авсан, байранд орсон. Тэгээд ер нь ингээ Монгол улсаа таниулах гэсэн одоо бүх л зүйл одоо ингээ энэ орохыг хичээж одоо бас орж явж байгаа. Тэгээ ээж ажлын газраас ингээд 40 минут орчим ингээд метродод ирсэн газар би бас ингээд одоо ингээд анх удаа орох чинь ингээд би одоо ингээд Inspire гэдэг алдартай газар ирсэн байгаа. Би тийш орж үзээгүй. Тэгээ хэдүүл өнөөдөр хамстай орцгоо. Ингээ Inspire гэдэг нь одоо ингээд одоо нэг дуудаагүй. Тэгээд би бас анх удаа ярьж байгаа болохоор ингээд амар үзэх юм яа ихтэй. Тэгээд энэ бол ингээд харж байгаагүй зөндөө олон зүйл байна. Тэгээд одоо ингээд 4 цагаас ингээд таасан дээр ингээд гэр дээр ингээд амтд үзүүлнэ гэсэн. Одоо 3:48 болж байна. Хэрэг одоо ингээд явж үзцгээе. Гоё юм байна. Би сая Inspire-ийн гэрлийн шоуг үзлээ. Маш гоё юм. Тэгээд анх удаа үзэж байгаа. Тэгээд солонгос хүмүүсүүд ингээд хүүхдүүдээ аваад энд ирж байгаа цагаа ингээд өнгөрөөж байгаа надад ингээд маш гоё санагдлаа. За тэгээд би Монголд байдаг найзтайгаа ингээд холбогдохоор ингээд Монголд ингээд чөлөө цагаар юу хийдэг вэ гэж асуухаар ингээд зүгээр л ингээд найзтайгаа заал аваад ч юм уу ингээд парк орохоор зарим ингээд парк ингээд заримдаа ингээд хаагдсан байдаг. Тэгээд жоохон чөлөө цагийг өнгөрөх газар жоохон бага байд юм шиг санагддаг. За тэгээд би Солонгост ингээд ер нь бол чөлөө цагаа найзтайгаа нийс зөндөө олон газар явдаг. Тэгээд ингээд Солонгос улс нь болохоор ингээд хүүхдүүдэд ингээд зориулагдсан зөндөө олон өнгөө газар олон байдаг. Тэгээд амралтын өдрөөр ч гэсэн ингээд хүүхдүүд ингээд ээж автагаа ч юм уу найзтайгаа ингээд өөр олон жишээ зөндөө олон зүйлийг ингээд сурч мэдээж авдаг юм шиг санагдсан. За би болохоор найзтайгаа ингээд 1000 вон төлөөд ингээд 3 дуу ингээд дуулаад жишээ нь ингээд амар стресстэй ч юм уу жоохон ингээд хичээлдээ ингээд хичээлийн ингээд олон даалгавар ингээ хийгээд жоохон стресс үедээ ингээ ер нь 1000 төлөөд ингээ өөрийнхөө ингээ стресс үүдийг ингээ тайлцдаг. За тэгээд орой 10 цаг хүртэл ингээ өвнөгөө ингээ тоглоомын талбай ч юм уу саксны валва тоглолдог, хөлбөмбөг тоглолдог ингээ зөндөө олон талбай дээр очиж найзтайгаа ингээ тоглолдог. За тэгээд жоохон идрээс ингээ өөр зүйл хийхийг ингээ хүсвэл ингээ 5000 төлөөд нэг цагийн төгөлдөр хуурын өөрөө түрээслээд тэрэн дээр ингээ төгөлдөр хураа ингээ давтаад суучдаг байгаа. За ингээд харахаар Солонгос улс нь ингээд хүүхдүүдийнхаа чөлөө цагийг ингээд илүү анхаардаг. Тэгээд чөлөө цагаараа ингээд илүү үр бүтээлтэй өнгөрөхийг илүү үздэг юм шиг санагдсан. За би өнөөдөр Гангнамд байрладаг нүдний эмзэг дээр ирсэн байгаа. За энд болохоор Монголоос ирсэн хүн ингээд нүдний хагалгаанд ороод тэгээд өнөөдөр сүүлийн одоо үзлэг нь үзлэгтэй гэсэн. Тэгээд би өнөөдөр орчуулга хийхээр ингээд энд ирсэн байгаа. Би өөрөө болохоор хүнд туслах амар дуртай. Тэгээд хүнд ингээд туслах юм бол би өөрөө ч бас ингээд дараа нь ингээд сэтгэл санаа бас ингээм амар сайн болцдог. Монголоос одоо нүдний тийм эмчилгээнд орсон хүмүүсүүдэд ер нь ингээд орчуулга хийж өгдөг. Ингээд манай хамаатны хүмүүсүүд ингээд Монголоос ирээд тэгээд ээж бид хоёр ингээд орчуулга хийхээр ингээд очсон.
Тэгээд тэр хүмүүс ингээд эмнэлгээс нь ингээд ингээд солонгосыг мэдгүй байна жоох ингээд орчуулга хийх ингээд хэрэгтэй байна. Туслаад өгөөч гэхэд тэгэхэд ээж маань ингээд миний ах ингээд очиж орчуулга хийгээд өччих гэд. Тэгэхээр би за тэгээд тэгээд орчуулга хийгээд 2 3 удаа ингээд яваад орчуулга хийгээд тэгээд цаатлын эмнэлгээс нь болохоор ингээд маш их баярлаа гэд тэгдэг байсан. Тэгээд сүүлдээ болохоор бүр эмнэлгээс нь ингээд залгаад орчуулга хийгээд өгөөч ингээд өгөөч гэд. Тэгээд би ингээд татгалзахгүйгээр тэгээ болно штэ гэл тэгээ очиж ингээд орчуулга хийдэг болсон. 번역 미팅 해가지고요. 거기만 떼주시면은 이거 좀 높여드린다고. ингээд эрүүгээ ингээд түр ингээд авч байгаа надад дээж байгаа дэвшлээд өгöd. 다시 해주시면. дахиад тавьчих юм. Ингээд орчуулга хийж өгсөн одоо ингээд монголоос ирсэн хүмүүсүүд маань ингээд надад ингээд урамшуулад ингээд мөнгө ч юм уу бэлэг өгдөг. Би ингээд тэр бэлгийг ингээд ахгүй надад зүгээрээ би зүгээр тань тусалсан шүү гэд зүгээр тэгээд хэлээд тэгээд ойлгуулад тэгээд явцдаг. Яг үннийг хэлэхэд бол би одоо том болоод эмч болно гэж боддог. Тэгээд одоо нэг ямар эмч болох нь бол тодорхойгүй. Тэгээд ээж автагаа яриад ингээд эмч болвол ямар вэ? Над ингээд тохирох болов уу гэхэд миний охинтой тохирно штэ гэд бас төгөлдрөөр тоглодог хүн ингээд бас гарны хурдтай болохоор бас эмч гэдэг мэрэгчлээ бас ойрхон байж магадгүй гэж бас тийм санаа гаргадаг. Тэгээд Солонгос улсад би бол нэмчээр сурах гэж бодоод тэгээд бас сайн хайж үзсэн чинь юу Солонгос улс болохоор ингээд гадаад хүнийг эмчээр ерөөсөө авдаггүй. Тэгээд юу ингээд Монголдо эмчээр сураад тэгээд магистра одоо ингээд Солонгостой ингээд төгсчихье гэж ер нь бодоод байж байгаа. Тэгээд яг ингээд сургуулаа төгсчөөд эмч мэргэжлэрээ одоо би Монголд ажиллана гэж боддог. Тэгээд хизээ нэгэн цагт би ингээд мэдслийн эмч болсон жахам билүү тийм. Тэгээд Монголд очиод яг хүмүүсүүдэд ингээд ер нь туслахыг амар хичээд. Солонгос болохоор энэ хээр тал энэ байдгүй. Тэгээд яас ч юм ингээд хоол газрыг харъя гэхээр Солонгост ингээд амар ойрхон барилга юм уу том өндөр барилгууд байдаг. Монгол болохоор ингээд ер нь жоо хөдөө орон нутгаар ингээд явгонгууд амар гоо ингээд ногоо ингээд уул муул харагдаад тэгээд шууд оройн ингээд од ингээд амар их харагдаад Солонгос болохоор ингээд гэрэл болон одоо ойр орчны барилга гэдэг нь ингээд хоорондоо шаваарлцсан байдаг болохоор нэх од харж чаддаггүй. Тэгээ Монгол ер нь бол ингээд бас Солонгос харж чаддаггүй зөндөө зүйлийг ингээд сайн харж чаддаг. Тэгээ би ингээд хэдийн Солонгос зурсан ч хэсэг хугацаанд би Монгол ингээд амьдрахаар явсан. Тэгээ тэр үедээ ер нь эмээ өвөө дээр өсөөд тэгээд ер нь эмээ өвгөө хүүхэд болсон. Тэгээд ер нь тэгээ Монголд очиод хамгийн түрүүнд нэг эмээ өвөө маань онгоцны буудлын дээр хүлээгээд тосч аваад тэгээд амар гоё мах чанаас ч юм уу ингээд гоё Монгол хоолоор гоё ингээд урьдаг. Яг тэгээд онгоцны буудлын хаалгаас гарангуусэл тэрж аваад үнсэл сайн авч ирсэн үү гээл тэгээд ингээд яас юм ингээд хараагүй ингээд олон сар олчингууд ингээд цаанаас ингээд нөлөөс ингээд гоц байгаа юм шиг амар гоё санагддаг. Хаяа ер нь монгол хэлээ бас ингээд мартчихдаг. За жишээлбэл ингээд хоолн дээр гэх юм бол нэг зарим хоолныхаа ингээ нэрийг ингээ бас мартсан байдаг байхгүй юу? Яг тийм үү. Одоо монгол хүн байж яахлаар энийг хэлж чаддаггүй юм ба. Одоо энийг чи ингэж хэлдэг байхгүй юу? Тэгж хэлдэг байхгүй юу гэдээ бас хажуунаас нь ингээ намайг бас ингээ заагаад бас монгол хүн гэдэг ингээ бити мартаасаа гэсэндээ бас ингээ зааж өгч байгаа юм хөөрхөн санагддаг. Тэмцээнд орсны дараа болохоор би бас эмээ өвтэйгээ ярьдаг. Тэгээд одоо ийм тэмцээнд одоо ингээ нэгт орчлоо, ийм шагнал авлаа гэж ярангууд ямар мундаг хөөхтэй гэл бас амар гоо шагнадаг. Хамгийн үнэт зүйл нь одоо ингээ гэр бүл гэж боддог. Ингээд дүүтэй байгаадаа бас ингээд амар их баярлдаг. Ер нь амар жижигхэн зүйлдээ бас амар их баярлдаг. Тэнд ингээд тэрийг нь бас харахаар ингээд бас өөрөө бас баярлаад төрсө өдрөөрөө болохоор ингээд би нэг юм цаг авч өгч ирсэн. Тэгээд бас өөрөө цуглуулжсэн мөнгөөр цаг авч өгөөд бүсэн чаа бүр гахаад ямар хөөрхөн юм бэ миний охин ингээл тэгээд дараа нь ингээд намайг бас ингээд амар урамшуулж ирсэн. Ингээд ямар мундаг юм бэ миний охин ингээл тэр гайс.
зүгээр сонирхлоор ингээд төгөлдрөөр тоглолдог. Тэгээд төгөлдрөөр тоглохоор ингээд намайг ер нь бол ингээд ууртай байх үед ч юм уу ингээд гонигтай байх үед намайг ингээд бас хажуунаас ингээд хүн ингээд хажууд байхгүй бол намайг ингээд аргаддаг тийм баг хүн шиг тийм хөгжим гэж боддог. За энэ газар нь болохоор кофе шоп. За тэгээд би энэ газар болохоор амар их дуртай. За учир нь болохоор энд зөндөө олон танин мэдгүй ингээд солонгос номнууд байдаг. За тэгээд хамгийн гоё нь болохоор би ингээд эндээ ингээд төгөлдөр хууртай энэ кофе шоп нь. За тэгээд би энэ дээрээ бас төгөлдөрөөрөө тоглоод өөрийгөө бас тайлгаруулад их баяр хөөртэй болгоод төгөлтэй болгоод эндээ ингээд төгөлдөрөөр ингээд тоглодог. За тэгээд өнөөдөр ингээд настай хамт байсан та бүхэнд ингээд баярлаа. Тэгээд үеийнхээ ингээд найзуудад ингээд хандаж хэлэхэд өөрсдөө ингээд хийж үзмээр байгаа зүйлээр нь одооноос эхлээд хийж үзээрэй. Оройтаагүй шүү гэж бодож байна. Одоо өнөөдрөөс эхлээд ч юм уу ингээд өөрийгөө бас ингээд баг багаар хөгжүүлсэн дээр ахаа гэж бодож байна. Тэгээд хичээлийн дараа гэсэн нэвтрүүлэгт оролцсондоо би үнэхээр их баяртай байна. Баярлаа. Баяртай. Жохон бие хамгаалдаг бас байхгүй бол эмэгтэй хөгжим байна да гэж бодоод Гоо ингээ бөмбөр тоглоод бүх стресс алга болчдөг. Шинүүдийг хараад байгаа.